За 17 оны ерөнхийлөгчд нэр дэвшиж байгаад одоо санаж байгаа бол арчилсан намаас надад тэтгэврийн зээлийг асуудал дээр бол онцгой анхаараарай гэсэн би тэгэл болно гэж амласан. Надад бол санаанд бол байсан. За энэ юу гэж вэ? Голлох ашигт малтмалын томоохон ордуудын байршлын зураг гэж байгаа биз? За энэ ингээ манай өрөөнд байдгийг. Шин одоо бид нар Сингапурыг ярьж байна. Сингапурын газрын хэмжээ чи одоо яг энэ шүү дээ. Бөөр нүүрийн хэмжээтэй. Бөөр нүүрийн хэмжээтэй гоо Сингапур. Тэгэд өнөөдөр Азад дэлхийд санхүүгийн тоглогч болоод явж байна, тийм ээ. 2500 дахин баг газар нутагтай. Одоо чиний одоо очижсэн баг тийм ээ. Очижсэн. Бөөр нүүрийн газар нутагтай тэнц. Энд цэвэр ус байхгүй. Хурцчээ гэхээр нүүрс байхгүй. Гараам алт байхгүй газар шүү дээ. Тэгээ хөгжиж болж байна. Болж байна. Тэгэхэд өнөөдөр бид нар ийм баялагтай. За одоо сая тэр түрүү хэлээ 17 оны ерөнхийлөгчд нэр дэвшигтэй тэтгэврийн асуудлыг зохицуулж болно гэж амлаж ирсэн. Амлалтаараа амлалт биелүүлсэн. Салхиттай нэг ийм орд байгаамаа. Энэ дээр бол авилгалын шүлжээ нь Монголын шүүх прокурор дээр ингээд нөлөөлөд байгаа гэдэг тохиогоо өгөөд дараа нь шинэ жилээр тэглэлээ гэдэг нь дахиад аюулгүй зөвлөлөөр оруулаад энэ шийдвэрүүд гаргаж байгаа. Дундгов аймгийн нутагт байгаа 3 сайхан сумаас 15 км-ийн зайд байгаа салхитай орд гэдэг чинь энэ газрын зураг дээр тэмдэглэгддэггүй. Одоо энэ ашигт малтмалын газрын зураг дээр байхгүй гэж үү? Яг бол жижигхэн орд байхгүй. Энэ 3 сайхан сум байна. 3 сайхан сум байна. Энэ тэмдэглэгдээгүй байгааз. Тийм байна. 3 сайхан сумын дээр тэмдэглэгдээгүй задгаа мөнгөний орд шиг ордоор бид нар 450 мянган ахмадын маш хүндрэлтэй байсан асуудал. Тэтгэврийн зээлийг тэгэлсэн. Санаж байгаа бол 18 онд би 21 аймаг 9 дүүргээр иргэдтэй уулзч явж ирсэн тийм ээ. Тэнд нэн тэргуунд яригдсан юм бол тэтгэврийн хөгжтийн зээлийн асуудал гэсэн. Тэтгэврийн зээл гэдэг маань юу гэсэн хуулиар баталгаажсан зээл байхгүй. Одоо жишээ нь өөрөө жишээ нь банкны захирал байлаа гэхэд би тэтгэврийн зээл авахд хуульчлагдсан зээл. Шууд өгнө. Тэгтээ манай банкуд жоохон хүний сэтгэл гаргасан. Хуулиар тэтгэвэр хуульчлагдсан байхад өндөр хүүтэй хүлээд явж байгаа. Одоо юу гэдэг зээлийн баталгаа нь байхад бага хүүтэй зээл өгөх ёстой да. Энийг асуудал. Хоёрдугаарт нөгөө банкныхан маань дахиад хүүтэн сэтгэл гаргасан. Тэтгэвэр авахч ахмад нас барахад тэр зээл хүүтэн шилждэг. Тэгээ нөгөө ахмад чинь зээлээ авчаад Сингапур нисэл тийм ээ шопинг хийгээл явахгүй ш. Нөгөө л им тариа, нөгөө л хөрөлцөхгүй байгаа ах уу, нөгөө л үр хүүхэд ач нарынхаа сургалтын төлбөрт өгчтэй байна л да. Тэгээ би үхэж чадахгүй болчоод байна гэж ярих гайхаад байсан. Гэхдээ тэгээд ямар сони ингэсэн чинь шилжчихдэг. Бүр үлдсэн нөгөө ханд нь шилждэг. Тэгээд бид нэр өнөөдөр зориуд ярьж байгаа нь 5 онцлог зүйлийн нэг нь тэтгэврийн зээлээ. Энийг 450 мянган ахмад буюу 246 мянган ахмад нь 6 сая хүртэлх төгрөгийн зээл байхгүй юу? Энийг хийвэл сэтгэл байх юм бол зүгээр санаа айдаагийн нөгөө хоёртой би өгсөлтөө зүгээр хөрөлцөх нэг юм ярьж байсан. Энийг яриад ингээ шийдсэний дараа за нөгөө салхитай мөнгөний ордоо гурвал ахмадуудынхаа өрийг тэгэлчихье гэсэн чинь гэснэ. Би наад ордыг чинь өөрөө авах гэж хэлсэн байх та гэж бодсон гэсэн. Тэгэж яг жинкнээс надаас нэг асуусан байх. Би наад ордыг чинь өөрөө авах гэж хэлсэн байх та гэж бодсон гэсэн. Тэгэж яг жинкнээс надаас нэг асуусан байх. Тоглоогүй юу тэгэхээр? Тоглоогүй. Тэгэхээр хүн тэгжл боддөг юм байна. Тэгэхээр юу гэж байна гэхээр ийм ордууд түрүүний газрын ховрыг ярьлаа шүү дээ. Газрын ховор төрд байх юм бол хөөрхөн менежмент хийгээ явах юм бол бас газрын ховор төр бид тоглогч байх боломж байгаа байхгүй. Шийдэл гэж бодох юм бол шийдэл байдаг. Шийдэл гэж бодох хэрэгтэй. Энэ байх хэрэгтэй, энэ байх хэрэгтэй. Тэгээд эн чинь тооны машин барьж байгаа ингээл нөгөө ахмадуудынхаа юу дээр л Монгол банктай уулзаад за танах бонд гаргачих л та. Харилцааны банкн дээр байгаа зээлүүдийг худалдаад авчих л та. Танаа бондыг хуулийн дагуу энэ мөнгө юугаар төлчихё. Ерөөсөө л ингэ шийдчих. Энгийн математик арга дээр зүрх сэтгэл хоёр л орцсон юм байна. Саяхан нөгөө хоёр ерөнхий сайд ерөнхийлөгч байсан хүмүүс 100 жилээр бид нар энэ говьо хөгжүүлж чадахгүй наа. Та нар хөгжүүлээд өгөөч гэж гадныханд өгөх гэжсэн асуудлыг одоо шийдцэл гэсэн үг байхгүй. Төмөр замаа дагаад тийш ажлын байр бий болж байгаа. Ажлын байр гэж хүмүүс яриад байгаа маа. Төмөр замыг дагаад говь эзэнтэй болж байгаа байхгүй. Говь өнөөдөр эзэнгүй болж байгаа. Сая би говь яваад ирлээ. Бүтэн өдөр нүүр нүдгүй шуурж байгаа.
тэнд мал малчин хоёр тогтохоор гал. Усгүй. Усгүй болсон. Дээр нь хараатангүй болж эхэлж байна. Хараатан чи юунд ч амьдрах ёстой. Тэгэхээр энэ эзэнгүй болж байгаа говьд юу гэдэг вэ? Баялаг. Энэ говийн дор чинь нийл баялаг ба. Тэгэхээр эзэнгүй, малгүй, малчингүй, усгүй болгож яана гэдэг маань энийг бүтэхгүй. Энийг гадныхан төг. Гэсэн ийм бодлого дэс дараатай явцсан байна да гэдэг юмд бол би одоо бүр итгэл үнэмшилтэй болгож байна. Төмөр зам тавьснараа эзэнтэй болно. Сая бид нар жишээ нь 60 дуудаг гаргаж байгаа байхгүй. Бид нар гинэ одоо өөрөө орцсон явж нөгөө төмөр замын бүтц чинь сайнтай биш. Нөгөө төмөр зам тавьчих ус хэрэгтэй гэдэг. Ингээд ирэнгүүт энэ худаг усыг чинь дагаад мал малчин хоёр сэргээд ирж байгаа. Та нар өөрөө ажилласан бол сая би говьд одоо тэмээ малж байгаа хоёр хүнд баатарцол өглөө тийм ээ. Нэг нь 800-аад тэмээтэй Баянгор аймгийн хөдөлмөрийн мод тарьсан хүнд ус хөдөлмөрийн баатар. 1200 тэмээтэй Хамбогд сумын малчинд хөдөлмөрийн баатар өгч байгаа. Говьд мод тариад байгаа хүн одоо хөгшөнд хөдөлмөрийн баатар өгч. Юу гэж нэхэрэ 5-7 төмөр замыг бид нар гаднаас зээл авсангүй өөрсдийнхөө одоо нөөцийг хуримтлалыг ашиглаж 5-7 зүүн баянгийн 416 км, 5-7 гашуун сухатын 265 км буюу нийтдээ 800 км төмөр замыг өөрсдийн инженер, өөрсдийн ажиллах хүч, өөрсдийн зэвсэгт хүчнээр Монголын төмөр зам эрвэхээр хинээс ч хүүтэй зээл авахгүйгээр бодитоор одоо байгуулсан гэсэн. Энэ өөрөө хувьсгал. Яг бол хин нэгэн зам барихад, хин нэгэн гүүр барихад заавал нэг гадны хүн сууж идэг тийм ээ. Энэ дээр бол тийм харагдаагүй. Монгол инженерүүд 6 зурсан. Монгол инженерүүд, монголчууд барьсан. Геологийн инженер, гидрогеологийн замын инженер. Ингээд инженерүүдийн одоо бүхэл бүтэн баг босоод гараад ирсэн байхгүй. За энэ ингээд Монголын газрын зураг, энэ урд төрш байна, ингээд хой төрш байна. Энэ дээр бол энэ төмөр замын тэмдэглэлүүд байгаа. Энэ одоо энэ Доронтын чой болсон үртгэрийн цагын төмөр зам байгаа. Гэхдээ энэ одоо 37-оос 40 он хүртэлх технологиор явж байгаа гэсэн. Нэгэсэндээ үндсэндээ бол даацгүй гэсэн. За энийг үргэлжлүүлж бариад ингэх юм бол бид нар нэг транзит, одоогийн байгаа 2 транзит, энэ баруун аймагуудаар ингээ 3 транзит шивээ хөрөн харцуураар ороод ирэхэд Орос эд хоёрыг холбосон юм 3 транзиттэй болох юм. За яагаад ингэж яана гэхээр 2010 он төмөр замын бодлого батлуулахад 6 сард 2010 оны төмөр замын бодлого батлахад энэ хоёр хөршийн худалдааны эргэлт 2020 он гэхэд 200 тэрбум доллар төрхнэ. 200 тэрбум долларыг бид нар 4000 орчим километрээр ингэж энэ хоёрыг холбож байгаа улсын хувьд зүгээр сууж болохгүй. Энэ транзит тээврээр алслагдсан аймагуудаа хөгжүүлээд авъя. Говьд байгаа энэ хөндлөн төмөр замаар говийн баялагуудаа логистикийн буюу өртгийг хямдраад нэмэн өртөг сайшинтад байгуулад далаа руу гарья. Зүүн Аз руу гарья. Одоо бол хятадууд үндсэндээ бомбттой хотууд руугаа хүнд үйлдвэрүүдэд нүүлгдсэн байхгүй юу? Хүнд үйлдвэр гэдэг нь юу гэхээр манайд байгаа энэ 5 толгой, зис, энэ алт. Одоо манайд байгаа түүхийдүүд бүгдээр энэ хүнд үйлдвэрийн түүхийдүүд нэ. Бичгтийн бомбыг нээхэд бол Монголын эдийн засаг бол 3-5 дахин тэлнэ гэсэн юм байна. Одоо зүүн Баянгаас 5 толгой хүртэл 416 км бол үндсэндээ доод үтс, дэд үтс дуусчихж байгаа юм. Энэ бол одоо бараг 80% таа гэсэн. 5 толгоос гашуун сугаад бол үндсэндээ бас 268 км. 267. Тийм. Ингээд нийлээд нэг өртөө зөрлгүүтээ нийлэхэд 800 км төмөр замыг маш богино хугацаанд Монгол инженерүүд, Монгол залуучууд, монголчууд өөрсдөө бариад дуусж яана гэдэг бол энэ бол нөгөө дид бүтцээуд бид нар хувьсгал хийчих байгаа байхгүй. Танд ямар санагдаж одоо энэ олон жил нэрнийхээ өмнө угшгэл явлаа шүү дээ. Гэхдээ одоо нөгөө нэг би бол жилийн дотор барьчнаа гэж 10 хүнд ярьжсэн хэрвээ цар тахал махал янз бүрийн тохиолддог бол жил гарны дотор бариад дуусчих. Яагаад гэвэл Наавшгаас Улаанбаатар хүртэл 410 хэдэн км жилийн дотор барьсан байхгүй. Тэгсэн. Тэр жишгээр л ярьж тэр үеийн техник гэж юу юм тийм ээ? Тэр онтой харьц 45-аас 47 оны яриад шүү. Одоо ч 21-р 100. Тэр бид нар жил гарны би бол төлөвлөгөөнийхөө дагуур хийцэн учраас нэг тийм одоо юу гэдэг нь гайхамшиг бүтээсэн байна гэж биш. Монголчууд түүхийг өөрсдөө бүтээлээ гэдэг л юм байна.